Сайн бацхан уу. За өнөөдрийн өгүүлбэртэй бодлогоо хамтдаа бодцгоё. За за өгүүлбэртэй бодлогыг бодохдоо бол яг уу гэхээр нөгөө бүтэн уншихгүй гал те өгүүлбэрээр нь уншаад бодвол их хэлбэрхэн болдоо гэж өмнөх хичээл дээр бол багш нь хэлсэн байгаа. За тийм учраас өгүүлбэртэй бодлогоо за одоо өгүүлбэрээр нь таслаад. За ахлах ангийн 3 бүлэг 206 м шуудаг одоо ухсан юм шиг байна те. За шуудаг гэдэг энэ мэдээлэл өгсөн те шуудаг. За нэгдүгээр болон нэгдүгээр нь хоёрдугаараасаа за 12 м-ээр бага. За гуравдугаарх нь нэгдүгээрхээс 8 м-ээр илүү тус хуваа гэсэн юм өгүүлбэр байна. За тэгэхээр 3 анги гэсэн мэдээлэл байгаа учраас бид нар бол яг үгээр нэгдүгээр бүлэг, хоёрдугаар бүлэг, гуравдугаар бүлэг гэсэн ийм зүйл байна. За тэгээд одоо энэ за багш нь тодруулчих. За энэ улаанаар за энэ байгаа. Энэ өгүүлбэрээс за нэгдүгээрх нь тэ хоёрдугаархаас иймэр бага гэж байна тэ. Тэгэхээр мэдээж нэгдүгээрх бол хоёрдугаархаас бол бага хэмжээний тарьсан байх нь. За тэгэхээр нэгээ болохоор нэгдүгээр бүлгийг нэг хэрчмийг тарьсан гэж үзвэл за хоёрдугаарх нь болохоор яг үгээр нэг хэрчмийг одоо ухсан гэж үзвэл хоёрдугаарх нь нэг хэрчим за тэгээд түүн дээр нэмэх нь 12 м болно гэсэн үг. За нэгдүгээрх нь хоёрдугаархаас 12-оор бага гэхээр энэ бол юм болох нь. За одоо гуравдугаарх нь нэгдүгээрхээс 8 м-ээр илүү ухсан гэж. Тэгвэл гуравдугаарх нь болохоор нэгдүгээрхээс тэ. Тэгэхээр нэгдүгээр хэрчим бол нэг хэрчим учраас 3 бол нэг хэрчим. За тэгээд 8 м-ээр илүү гэсэн тэ. Тэгвэл 8 м-ийг нэмж өгнө гэсэн. За тэгээд эдгээрийн нийт маань энэ нийт хэмжээ маань юу болох вэ гэхээр 206 м болсон гэсэн. За ийм эхний өгүүлбэрээс бол яг үгээр бид нар бол ийм зураглал товч зураглал бол хийж чадах нэ. За одоо энэ товч зураглалаасаа бүлэг тус бүр хичнээн хэмжээний метр ухсан юм бэ гэдгийг нь олчихъя. За тэгэхээр 206-аас яг үгээр энэ 12 8 м-удаа бол хасаад өгчнө. За тэгхийн бол яг үгээр энэ бид нарт мэдэгдэж байгаа. За энэ хэрчмүүдийн тэ энэ 3 хэрчимд ноогдох хэмжээ олдчихно гэсэн үг. За тэгэхээр 206-аас 12-ыг мөн 8-ыг хасчихна гэсэн үг. За тэгэхээр эндээс 186 м болно гэсэн үг. Энэ бол юу вэ гэхээр 3 хэрчимд ноогдож байгаа хэмжээ байгаа шүү дээ. За тэгвэл нэг хэрчимд ноогдож байгааг олохын тулд яг үгээр 1086-гаа уучлаарай 186-гаа 3-тоо очих. За тэгхийн бол 6-гаар өгөөд 2-оор өгөх юм бол 62 м. За энэ бол нэг хэрчимд харгалзах хэмжээ болж таарах нэ. За тэгвэл одоо бүлэг тус бүрийнхийг олно. За бүлэг тус бүрийнхийг олж болно. Эсвэл цаашаа өгүүлбэрээ уншия тэ. За тэгээд цаашаа өгүүлбэрээ уншвал за 3 дугаар бүлэг гэж байна тэ. За 3 дугаар бүлэг тэ 3 дугаар анги тэ 3 дугаар бүлгийн сурагч тус бүр 2 м шууд ухсан бол за энэ анги хэдэн сурагчтай вэ гэж. За тэгэхээр бид нар бол яг үгээр эндээс бол 1 болон 2-ын одоо 2 дугаар бүлгийн ухсан хэмжээг бол олох шаардлагагүй. Шууд 3-ыг олчвол болно гэсэн. За тэгэхээр 3 бол яг уу гэхээр 3 дугаар бүлэг болохоор за 3 дугаар бүлэг болохоор нэг хэрчимдээр нэмэх нь 8 м байгаа. За тэгвэл нэг хэрчмийн хэмжээ чинь бол 62-ыг олцсон бид нар. Тэгвэл 62 дээр 8-ыг нэмээд 70 м одоо ухсан байх нэ тэ. 70 м ухсан. За тэгвэл энэ ногооноор бутсан тэ хамгийн сүүлийн өгүүлбэрт бол яг үгээр сурагч бүр тэ 2 м-ийг ухсан гэж байна тэ. За тэгвэл нийтдээ 70 м байгаа тэ. Тэгвэл энэ нэг хэдэн сурагчтай юм бэ гэдгийг нь олохын тулд 70 м хүүхэд болгоны ухсан 2 м хуваачвал 35 сурагч гэж байна. За энэ бол 3 дугаар бүлгийн
сурагчийн тоо байгаа тийм. Тэгвэл 35 хүүхэд тус бүр 2 метрийг ухвал 70 метр одоо шууд явахнаа гэсэн үг. За ийм байдлаар бодох нэ.